За самцгано. За өргөдлийн байнгын орон дээр орон сууц захиалга өгөөд одоо хохирсон иргэдээс 35 өргөдөл ирсэн. Үүний цаана 600 гаруй иргэдийн одоо хохирсон асуудлыг 16 аж ахуйн нэгжээр хаяглаж ирсэн байна. Тэгээ үүний дагуу бид нар ажлын хэсэг байгуулагдаад ингээд тал талын мэдээллүүдийг авч сонссон. Тэгээд ингээ бүх мэдээллүүдийг боловсруулж хахад бол зарим барилгын компаниуд нь бол давхардуулж захиалга авч байна. Заримуд нь болохоор захиалга авчаад барилгын ажлыг эхлээгүйгээс болоод иргэдийг хохирдсан байна. Зарим төсөл арга хэмжээнүүд нь болохоор энэ шугамшүүлжээ, техникийн нөхцлөө засгийн одоо төрийн байгууллагуудаас авч чадаагүй. Тэр техникийн нөхцлөө нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг ийм нөхцөл байдлуудаас болоод энэ өргөдөл гомдлууд бий болчихсон юм байна. Тэгэхээр эдгээр байдлуудыг бид нар ажлын хэсэг дээр авч сонсоод одоо бид нар энэ тогтоолын төсөл боловсруулж байгаа юм. Энийг одоо их хурлаар оруулж одоо батлагдах юм бол одоо энэ хэд хэдэн одоо заалтуудыг бий болгох юм. Нэгдүгээр одоо хуулийн эрх зүйн орчныг дараачийн төвшөнд одоо ийм иргэд гомддог ийм гомдол үүсдэг ийм асуудал үүсэхгүй байх хуулийн эрх зүйн орчны тохиргоо их. Хоёрдугаарт нь техникийн нөхцөл одоо засгийн одоо байгууллагуудаас болоо техникийн нөхцөл гацчихсан эдгээр одоо төслүүд дээр техникийн нөхцөлийг нь засгаас дэмжлэг үзүүлэх гэсэн ийм тогтоолууд орж ирж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо байнгын ороо дээр нийслэлээс хүн байна уу? Яамнаас хүмүүс байгаа ах тийм ээ. За тэгэхээр одоо энэ тогтоолын төсөл боловсруулагдаад батлагдсны дараа одоо 2027 оны төсөв дээр энэ шугамшүүлжээ техникийн нөхцлөөс болоод гацчихсан энэ компаниуд дээр энэ техникийн нөхцлийг нь бүрдүүлж өгөх. За зарим компаниуд магадгүй өөрсдийнхээ хөрөнгөөр шугамшүүлжээгөө холбочихсон. Тэр одоо санхүүжилтээ одоо засгаас гаргаж авах ийм шаардлага үүсчихсэн компаниуд байгаа. Эдгээр асуудлуудыг энэ 2027 оны төсвээр суулгаж болох юм уу? Энийг амжих уу одоо тий? Ингэж л одоо энэ иргэдийн энэ 600 гаруй иргэдийн энэ гомдол саналыг хурдан хугацаанд одоо бид нар одоо шийдвэрлэх юм боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ талаас яамнаас асуух юм. За, Пунсалмаа гишүүний асуултанд 5 номер барилга байгуулалтын яамнаас хариулах. Нэрээ хэлээд хариулаарай. За бүгдэнд нь өдрийн мэнд төргий. За Пунсалмаа гишүүний асуултанд хариулъя. Хотоогол барилга орон сууцчлалтын яам найрамдал. За яг нөгөө техникийн нөхцөлтэй холбоотой бидний нэг авч хэрэгжүүлж байгаа 16 аж ахуйн нэгж байгууллагын төсөл арга хэмжээнд дээр яг нөгөө дид үтсийн асуудлуудыг энэ одоо төрөөс шалтгаалаад хийнэ гэх юм бол энэ дахин төлөлтөй холбоотой асуудлууд бол яригдах ёстой. Хувийн одоо үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд дээр бол яг нөгөө одоо хуулиар бол яг өөрснөө дид үтцээ хийгдэхээр ингээд явж байгаа. За дахин төлөлтийн асуудал дээр нийслэлээс бол хариулах байх гэж бодож байна. За сайдын албан тотоор нийслэлийн засаг даргалуу хотоогол барилга орон сууцчлалтын яамнаас 2-7 оны өмнө албан тод хүрүүлсэн. Энэ нь ямар очтой гэхээр яг энэ хохирсон гэдэг манай яам дээр ирсэн нийтдээ одоо 30 гаруй энэ төсөл арга хэмжээний аж ахуйн нэгж байгууллагуудын за яг үйл ажиллагаа явуулж байгаа 22 аж ахуйн нэгж байгууллагын нэг 30 гаруй төсөл арга хэмжээний барилга байгууламжийг одоо энэ холбогдох зөвшөөрөл за мөн хангагч байгууллагаас олгож байгаа техникийн нөхцөлтэй холбоотой асуудлуудыг дэмжиж хамтран ажиллах тухай албан тоотыг нийслэл рүү өргүүлсэн, нийслэлийн засагтаа өргүүлсэн байгаа. Тэгээд бид нар энэ тогтоол батлагдах юм бол дахиад энэ нөгөө яг энэ үйл ажиллагаатай холбоотойгоор хэрэгжүүлэх ажил хэсгийг гаргаад ингээд явахаар байж байгаа. За төсөвтэй холбоотой асуудлуудыг магадгүй нийслэлээс хариулах байхаа дахин төлөвлөлтийн дэд үтсийн төсөвтэй холбоотой. За нийслэлийн төсөвдөр дахин төлөвлөлтийн дэд бүтцийн төсвүүдийг одоо бид чиглэл өгөхөөр та бүхэн ажиллаад энийг бодох боломжтой юу гэдэг дээр товч хариулт 2 номер. 2 номер. За та бүхний өдрийн амраг энэ дөрвийг Пунсалмаа гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Халтан зул. За нийслэлийн засгийн тамгын газраас болон нийслэлийн орон сууцны бодлогын газраас 2026 онд нийслэлээс хэрэгжүүлж байгаа нийт төслүүдийн явцын талаар нэгдсэн тайлан бол энэ 26 оны 2 дугаар үлдэрт бол бэлэн болгож засаг даргын зөвлөлийн урьдаар хэлэлцсэн байгаа.
За өнөөдрийн байдлаар бол нийслэлийн хэмжээнд нийт гэр орны дахин төлөвлөлт ашиглын шаардлага хангахгүй барилгын орон сууцыг дахин барилгажуулах төслийн өрөөнд бол 206 төсөл арга хэмжээ хяналтанд хяналт тавиад явагдаж байгаа. За үүнтэй холбоотойгоор гэр орны дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулах үйл ажиллагаатай холбоотой 40 төслөөс өнөөдрийн байдлаар бол 25 төсөл удаашрсан эсвэл ямар нэгэн байдлаар саацсан асуудууд байгаа. Үүнээс холбоотой учиртгааныг тодруулаад үндсэндээ бол 5 үндсэн шалтгаанууд шалтгаанаас үүдэлтэйгээр төслүүд удаашрсан байгаа. За үүний тэргүүлэгт нь 2 номер гүйцэж хариулъя. за тэргүүлэх 2 чиглэлд нь бол таны дурдсан асуудлын хүрээнд нийслэлээс бол 3 гэрээ байгуулаад гэрээнийхээ үргийн хүрээнд төс хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагууд шаардлагатай техникийн нөхцөлийг олох үүргийг хүлээдэг. За хоёрдугаарт бол жил бүрийн төсөвт тухайн төслийн нэг салбарт хэрэгжиж байгаа төслийн инженерийн дэд бүтцийн асуудлыг төсөвт суулгах асуудал бол бас жилийн асуудал хүрээнд бол хангалттай тусагдахгүй асуудлууд бол байдаг. За үүнтэй холбоотойгоор 2026 оны 8 дугаар сард нийслэлийн төсвийн тодтоглоор энэ удаашрсан төслүүдтэй холбоотой нийслэлийн шалтгаантай, төрийн шалтгаантай инженерийн дэд бүтцийн төсөвлөлтөнд бүх төслүүдийг оруулж шийдвэрлэх чиглэл өгөгдсөн байна.